За сайн байцгаана уу? Намайг Бурма гэдэг. Би Мерсикор олоосын байгууллагад ажилладаг. За өнөөдөр та бүхэнд хэрийн хүмүүсийн харган үтэн бүхий, клон ялган бүхий бэлчээрийн сэргсэн судалгааны ажлын дүнгээс танилцуулнаа. За сүүлийн үед бол Монгол орны бэлчээр маш ихээр дөрөгдөж байгаа. За 26.8% нь бол ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн. Одоо 60 өөрчлөгдсөн гэж одоо сүүлийн судалгаан дээр ярьж байна. За хээрийн бэлчээр гэдэг бол өөрөө маш их бэлчээрийн том хувийг эзэлдэг 60% бол багтаадаг ийм том бэлчээр байгаа. За энэ бэлчээр маань сүүлийн үед бол нэлээд дөрөөтэй байгаа. За тийм учраас тэр бэлчээрийн сэргэх чадвар тодорхойлох тэрэнд тохирсон мал бэлчээрлүүлээд тэгээд урт багны хугацаанд хэрхэн яаж сэргэж байгааг нь бол мэдэх шаардлага бол зайлшгүй тулгарсан. За тиймээс бид энэ судалгааг Төв аймгийн өндөр ширээ суманд 2013 оноос хойш нэг бэлчээрийн хашид судалгааг явуулсан. За ингэхдээ бол дараах таамаглаг бол төвшүүлсэн байгаа. Бэлчээрийн дөрөөх үндсэн хүчин зүйл бол ашиглалтаас урт багны хугацаагаар чөлөөлөх, малын тоо ачааллыг дац тохируулах замаар дөрөөцөн бэлчээрийн сэргэлтийг дэмжих боломжтой гэдэг таамаглал төвшүүлээд. За тэгээд судалгааг бол 6, 7, 8, 9 сард бол яг тэр бэлчээрээ хашаатай бэлчээрээ 4 хуваажгаад малаар идэвхсэн байгаа. Ингээд 9 сард бол судалгааг явуулсан. За ингээд судалгаанаас гарсан эхний үр дүнгуудыг та бүхэнд бол танилцуулж байна өнөөдөр. Ингээд бол тухайн бэлчээр маань бол анх хашхад дунд зэрэг дөрөлцсөн бэлчээр байсан. Тэгэд эхний буюу 2 дахь жилээс ахуулаад бол сэргэлт нэлээд ажиглагдаж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол энэ нийт үе тургамлын бүрхэц 40% болтлоо нэмэгдсэн. Мөн одоо тухайн харган бэлчээрийн хувьд бол керловын ялгаа нь бол үндсэн зөнхлөгч байдаг. Керловын ялгаа маань мөн адилхан 30% болтлоо бол нэмэгдсэн. За 2 дахь жилээс буюу 2016 оноос ахуулаад нийт үтний хэмжээ үтний бүрхэц бол 45% нэмэгдсэн бол керловын ялгаа бол 39% хүртэл нэмэгдсэн байна. За ингээд 2017 онд бол буурсан дүр харагдаж байгаа. Гэхдээ энэ бол 2017, 2020 он бол их гантай жил байсан. За гантай жилд бол хашааны доторх буюу тэр зохистой ашиглалтай бэлчээр бол бэлчээрийн үе тургамлын хэмжээ бол ерөнхийдөө нэг бага зэргийн буураад буцаад бол маш хурдан сэргэж байгаа. Энэ бол огт идэвхлэхгүй байгаа гэсэн үг бол биш. Бэлчээрийн тухайн жилийн даацсан тохируулаад идэвхлэхэд ер нь бол одоо тухайн элсэн өрстэй харган бэлчээрээс маш хурдан сэргэж байгаа нь харагдаж байгаа. Харин хашааны гадна талд буюу одоо тэр байнгын ашиглалтай бэлчээр бол ерөөсөй байнгын бууралттай. Нийт үе тургамлын хэмжээ, керловын ялгааны хэмжээ бол ингээ байнга буураад явагдаж байгаамаа. За харин одоо нөгөө талаасаа бид нэг настай ургамлын хэмжээ энэ бол яг хур борооно их хамаардаг ч гэсэн бас ерөнхий хандлага бол харагдаж байгаа. Хашааны доторх бол ингээд нөгөө сайн жилээ дотроосоо илүү гадна талаас арай илүү ч гэдэг юм уу ингээд нэг нас ургамлын бүрхэц бол бас харьцангуй багасаад ирж байгаа байхгүй юу. За тэгээд эндээс бид нар юу гэж дүгнж байна гэхээр тэгээ элсэн өрстэй харгант хээрийн харгант керловын ялгаанд бэлчээр бол ер нь дунд зэрэг дөрөөцсөн бэлчээр бол нэг 2 жил зохистой ашиглалтыг нэвтрүүлэхэд бол буцаад сэргэн урах бүрэн боломжтой юм а гэдгийг бол эхний энэ судалгааны дүнгээсээ бол харж байна. За та бүхэн маш их баярлалаа. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл энэ линкээр орж биднээс мэдээлэл авч болно.